За, хуулийг дэмжиж байгаа. Тэгэхээр хэдэн тодруулах зүйл байгаа юм. Дамжин сайдаа. Нэгдүгээрт энэ 3 сар эсвэл 6 сараар шатхуун нөөцлүүрийн сав одоо бүтээхэд бий болгоход ямар хугацаа бас ямар өртөг энд одоо яг зах зээлийн үнэлгээгээр шаардлагаж байгаа вэ? Нэг. Хоёрдугаарт энд сая Цэнгүүн гишүүний байнгын хорооны мэдээлэл уншихад хувийн хөвшилд бас боломж олгоно, дэд бүтцийн, зээлийн нөхцлүүдийг нь одоо аль болохоор боломжоор олгоно гэж байгаа. Тэр яг энэ одоо нөөцлөр савны хичнээн хувь нь яг төрийн мэдлийн төрийн өмчт компанид хичнээн хувь нь хувийн хөвшилд нээлттэй байх юм бэ? Энэ хоёр дахь асуулт. За гуравдугаарт тэр гадаадын их сурвалж, банкны зээлээс гадна гадаад их сурвалж гэж байгаа. Эндээ ямар нэгэн одоо ямар нөхцөл байх юм бэ? Хугацааны хувьд ч тэр тийм ээ. За дараагийн асуулт. Үндэсний аюулгүй байдлын одоо мөрдөгдөж байгаа үзэл баримтлалд 2020 онд бид нэр шатхуунаа дотооддоо 100 хангадаг болно гэдэг зорилго тавьсан байгаа хэрнээ энэ зорилго биелээгүй. Ер нь яг одоо бол бид нар нөгөө гал онтроогоос илүүтэйгээр тодорхой нөөцтэй болдог энэ эдийн засгт савлгаа энэ одоо иргэдийн бухимдлыг эдийн засгийн аюулгүй байдлынхаа баталгаа хангах зорилгоор энэ хуулийг орж ирж байгаа гэж харж байгаа. Нөгөө талдаа нөгөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан зорилго яах вэ? Нөгөө ерөнхий сайд та хоёрын сая энтхийн зээлээр баригдаж байгаа төсөл дээр очсон ойролцоогоор 50% гэж байгаа. Энэ төсөл чинь хизээ 100% хүрээд хизээ шатхуунаа нэрж үйлдвэрлээд хизээ нийгэмд үр өгөөж өгөх юм бэ? Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар аливаа бодлогын асуудлыг тэр тусмаа үндэсний аюулгүй байдал өрсөлдөх чадвартай асуудлыг ярихдаа ер нь том зургаараа бол үйл явц ингэж явж байгаа. Харин одоогийн нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм байдалтай байгаа гэдгээ ингээд макро болон микро төвшөнд нь иргэдтэй болон хууль тогтоогч нарт маш сайн тодорхой ойлголт өгдөг баймаар байгаа. За төгсгөлд нь одоо энэ саяны ойлгосноор бол ерөнхий сайдын Орсын албаны улс дайлчсан айлчлал бас энэ дэр ойлголцолт хүрээд энэ хуулийн төсөл яралтай гормоор орж ирж байгаа юм байна гэсэн ойлголттой байгаа. Тэгэхээр энэ одоо улсын хурлаас шийдвэр гарлаа гэхэд хэдэн сарын хугацаанд энийг барьж байгуулах вэ? Эсвэл хэдэн жилийн хугацаанд барьж байгуулах вэ гэсэн тодорхой 3 асуултанд хариулж өгнө. За дамжин сайд. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр бид 3-6 сарын шатхууны хэрэглээг бүрэн хангаж хадгалдаг болно гэсэн юм зорилго тавьсан байдаг. За энэ зорилгын хүрээнд бол бид нэр юу яасан байгаа нь. За одоогийн байдлаар бол бидний савны хүчин чадал нөөцийн хэмжээ бол дийлэхгүй. За 6 сарын хэрэглээг хангадаг хэмжээнд хүргэнэ гэвэл бид нэр үндсэндээ нэг бараг 380 орчим төгрөгийн их усүр хэрэгтэй болно зөвхөн савндаа. За 1 сарын хэрэглээний нөөцөө хадгалж чаддаг савтаа болно гэдэг нь 200 мянга орчим тонны нөөц хадгалдаг болно гэсэн үг. 200 мянга орчим тонны нөөц хадгалдаг савыг барихад 500 тэрбум орчим төгрөгийн их усүр хэрэгтэй. За энийг бол аж ахуйн нэгжүүд 1.5-аас 2 жилийн хооронд барина. За нэгдүгээр асуулт энэ. Хоёрдугаарт нөөц сав ер нь манай улс 1990 онд ардчилсан тогтолцоос шилжсэн цагаас хойш энэ салбар тэр чигтээ хувийн хвшлийн нуруунд дээр явж байгаа. Тэгэхээр манай улсад төрийн эзэмшлийн нөөцийн сав гэдэг ойлголт бол одоо батлан хамгаалах салбараас бусдад онцгой байдлын салбараас бусдад бол багхгүй. Үндсэндээ бараг 100% хувийн хвшилтээр явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За төрийн өмч байх үед бол энэ шатхууны ууршилт гээд одоо бусад асуудлуудаас болоод энэ хулгай зэлгийн асуудлууд маш их явдаг байсан юм л. Тэгээ хувийн хвшил бол энийг одоо менежментээр бүтэн ингээд аваад явж байгаа. Манай уул уурхай үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид ерөөсөө одоо жилдээ 20% өсөлттэй хэрэглээтэй болчиход байгаа юм. Тэгэхээр бид бол одоо савныхаа хэрэгцээг нэмэгдүүлэх аж ахуй нэгжүүдэд, хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдэд зээл гаргаж тэдний одоо энэ улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр л одоо авч байгаа арга хэмжээ гэж ойлгоход болно. За үндэсний аюулгүй байдлын
одоо зорилго дээр одоо байдаг дотоодоос хангадаг болно гэсэн энэ зорилгын гол одоо урт хугацааны ажил маань бол энэ Дорноговь аймгийн Алтан ширээ суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэр. Нефть боловсруулах үйлдвэрийн маань ажил сая одоо 50% хүрсэн явж байгаа. Бид 2027 оны эхний хагас жилд багтааж дуусгана. За энэ үйлдвэр дуусснаар бүтэн одоо ашиглалтанд орсноор үед бол бид нэг зарим бүтээгдэхүүнийхээ 50%-ийг, зарим бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дотооддоо боловсруулж хэрэгжилж чаддаг болох юм. Одоо бид түүхийн үедээ бүрдүүлэх тухай асуудлыг ярьж байна. Засгийн газраас надад одоо энэ ажлыг хариуцуулаад ажлын хэсэг гаргацсан одоо холбогдох компаниуд болон аж ахуй нэгжүүдтэй хэлэлцээр хийгээд явж байна. Нөөцийг бүрдүүлэх чиглэлд бол энэ маш өндөр өртөгтэй эрсдэлтэй ажил байдаг учраас бид бас энэ өмнө төршийн одоо хөрөнгө оруулагчтай ярилцсан явж байгаа.